Хай. За юу. Өнөөдөр нөө мейкап ажиллагаа яг хий гэж бодож байна. За тэгээд селфит авчраагүй юм байна. Юугаар арилгах юм бэлээ? Одоо болохоор нүд маань будагтай байгаа шүү дээ. Тэгээ би залхуурангуудаа шууд зөхнийхээ бодолтыг арилгангуудаа шууд синхрээр яваад тэгээ сормоос нагаад тэгээд бла бла гэж шигтгэн нагаад маад гэж бодож байна. Тэгээд шүү дээ. Зөхнийхээ бодыг арилгах гэсэн чинь юугаа мартцаа. Авах гэж бас бүгэн залхуурлахгүй. Тэг ингээд яг энэ яг камер тавьсан хэсэг болохоор ингээд тойл тавиад гоо сайхны дуу хэсэг баггүй юу? Тэгтээ юу яагаагүй. Сандал нь одоогоор энэ хүн байна. Тарсан мараад чи гэж бодлоо. Гэтэ би арай л юу намхан уу жоохон өндөрлөхөө. Энэ сандал амар хөлн дуурайд байт юм аа. За нэг юм уу. Жоохон өндөр болсон. За яах гэлээ. Тэг өнөөдөр болохоор мэдээ ашиглана. Эднэрхтээ бүгд саатай. Тэг жижиг саатай. За юу заяа. Тэ сая зөхнийхөө бодолтыг л ер нь л арилгачлаа. Гэтэ нөгөө нэг бороо өнгөн нь л арилахгүй байна. Тэгэхээр яах нь вэ гэхээр паудерт нь мейкапынхаа саксыг энд тавиад сүүлийн үед би юу хийж байгаа вэ гэхээр айгуу залхуу болсон. Юу ч хийхгүй тэгээд бас за яг юу ч хийхгүй ч гэсэндээ шкаф авах хувцснараа янзлсан юм байна. Тэгээ би ингээд сүүлийн амар дэлгүүр хэсэл хэрэгтэй хэрэггүй хувцснаар аваад яваад байваа. Ер нь л намраас хойш тэгэл нөгөө нэг ээж шүүгийг авах ч мухаал тий. Тэгэл яагаад ч юм хоцгүй юм шиг хоцоглуулаа. Тэгээд яг ингээд шкафтайгаа ер нь саяхан ингээд би юу байсан хгүй юу? Өвлийн хувцас, зуны хувцасаа ингээд ялгаад ер нь яг юу болоод байна гэд өнгөөгөөд ингээд хувц руугаа харсан чинь нөө. Ер нь айгүй хэрэггүй хувцууд байна. Хэрэггүйгээс гадна зүгээр л өмсөгдөхгүй хувцууд амар их байна. Яг өмсөөд идлээд үдэх юм бол бас боломжтой хөөрхөн хувцууд байгаа таахгүй. Би өнөөдөр үсээ янзлаагүй дээрээс нь нэг юм Ichigami гэдэг Япон шампунь байдаг шүү дээ. Тэр ингээд миний хоёрыг ингээд захтнуулаад заяа. Ингээд батгах шиг ингээд сонио бондгорынууд гарч мараад амар сонио. Тэгээ ер нь сайхан бас өмнө нь нэг Япон шампунь авч үзсэн. Тэр болохоор амар нэртэй байлаа. Тэр бүр Япон энд зардггүй Япон шампунь нэсэн заяа. Тэр мөр хүртэл ингээд ашиглаад тэгээ бүр нэгтэй гэрэл яг сайн байна уу. Тэгээд амар яагаад зөхгүй. Би ер нь л юу яасан л та төрөөд ер нь л элдв шампунь хортой юм байна гэж бодонгуудаа үсээ нөгөө нэг сайн эрүүл хурдан уруулахын тулд одоо ингээд ийм жижиггүйс гараад ирнэ шүү дээ. Тэрийг ингээд хурдан уруулахын тулд би нөгөө хатуу Aruna гэсэн нэг юм хатуу шампунууд байдаг шүү дээ. Тийм юмнууд айгүй хэрэглээд заахгүй юу. Тэгээд тэр нь одоо нөгөө тэд нар
тэднэр лугаа л ер нь буцаад орё дөө л гэж бодож байна. Тэгээ би өнөөдрийн бодолтод тийм зүрх ямтхан гартаарсан сормос ашиглана. Ээж надаа юм юу гэсэн заяа. Ийм сормосны цаваа. Ингэхдээ нөгөө нэг юу юм шиг аа. Яг бүх сормосон дээр болох бах. Гэтэ нөгөө нэг юу яа гэм бэ? Энэ нөгөө нэг сормос дагаж ирдэг л юу байна л да. Хэсэг хэсгээрээ байдаг сормосууд байдаг шүү дээ. Нөгөө нэг нэгээр наадаг. Тэдний л цав юм байна л да. Цаа чин нэг тийм сормос авсан байсан. Тэрнийхээ цавыг өгдөг нь яаж юм бол. Энэ дотроо нэг юутай юм байна. Ямар гарч ирдгүй юм бэ? За тэгээд нүүрнээс ер нь бол ингээд би өнөөдөр сормос контр 2 маань юм харах хөнгөтэй байгаа байхгүй. Тэгээд сайн харагдахгүй байх шүү гэнэ. Тэгээд өнөөдөр ер нь бол яг үндэ яг зориод бичлэг мейкапын бичлэгийг хийхээр бүр ингээд ямар нэгэн шалтгаан гараад залхуу ирээдсэн байхгүй. Тэгэл нөгөө нэг хийхийн тулд орчноо цэвэрлэн үсээ угаа нусанд орно нүрэ бодно гэл бөө юм болчихж байгаа. Тэгээд яг үндэ амжихгүй. Тэгээ ер нь бол хамраа фейл зурчих юм бол би ингээд өөрт гарт байгаа паудраараа ингээд цэвэрлждэг байхгүй. Тэгэх юм бол нөгөө нэг хамар ингээд амар тод мод санагдаад идэв штэ. Тэрний ер нь бол багсдаг. Тэгээ миний ч бодлоо нүүр бодно гэж юу байх вэ? Та нар зүгээр надад нэг итгээд байх хэрэггүй. Зүгээр л би бодол туршиж үзэж байгаа байхгүй. Тэрнээс нэг амар будаалтай байгаа юм бол. Амарлаг тасарсан будаад байгаа юм бол байхгүй. Тэгээ ер нь би бодоодсэн чинь хэдэн жил нүрэ бодож байгаа юм бэ? Бараг 10 жил заяа. 16 онд яг ингээд сормос тэн минь тавьчихсан байгаа байхгүй юу? Тэгээ 10 жил нүрэ бодсон байна. Тэгээ одоо хүртэл сурсан юм байна. Гэтэ би хийж хүмүүнийхээ орчийг бол олж байгаагүй байхгүй юу? Тийм учраас ер нь бол би хүмүүсгөө бодхоо болоод зүгээр л ингээд бас удаг болт. Тэр нь илүү амар болсон. Тэр ер нь будаад ер нь бол за ер нь бол яг хүмүүсний бодгоноос л болт юм байна. Гэтэ мейкап хийхэд энэ камер яг зүгээр үү? За би сая цанцаас өлчлөө. Ер нь бол мейкап бичлэг хийх гэсэн нэг амар бүүний санагдаад. Жоохон ингэж яах юм бол өсмөс сайн харагдсан юм болов. Би саяхан үсээ тайруулсан. Тэгээд ер нь л ингэ шатлууж тайруулдаг заяа. Гэхдээ миний сэтгэлд яг амар хүрхгүй байна. Эсвэл нөө яг би ингэ зай үзүүрийн ингээд би ороочдөг байхгүй юу? Тэгэх юм бол гоё харагдсан юм бол. Гэхдээ сүүлд нэг ороогоо яасан чи амар санаар. Мэдгүй ер нь сүүлийн үед өөртөө ерөөсө таалагдахгүй байгаад байгаа. Тийм ямар ч юм. Хамс ороо гэж бас амар. За яах вүлээ их вүлээ. Тийм. За тэгээд нэг буудалд харсан байгаа заяа. Тэр үгээрээ явна. TikTok нэг нүрэ боддог нэг айгүй хөөрхөн бодчтой нэг охин байдаг хгүй. Тэр охиныг ер нь бол тэр охинс инспирэшн аваад бодох чинь. Тэгээд толио айтайхан морчвол болох гэдэг. За ер нь бол цэнхээр цагааны байсан. За энэ мараг болох юм уу?
За амарцсан би нэг зохиныхоо бодолтыг багасгаад цагаанаар жоохон ингэж сүүл тавьчих. Би ингэж хэсэг байнга нарны тас түрхээд гарах бол нарны тас түрхээл. Ер нь бол би ингэж ойрхон гарах гэж л вөө юм болдог төрлийн хүн баггүй ингэж. За юу өмсгүлээ. За ингээд дотроо бүр ингээд төлөвөө болцруулдаг заяа. За ингийн тул тийм за тэхийн тул тиймдээ гэж явцдаг заяа. Тэгээд яагаад гараараа төрчихтэй юм. Тэгээд би ойрд ингээд нөгөө нарны тас төрхөөл. Гэтэ би нэг гоё хак болсон заяа. Ингээд юм гялгар holographic сатай праймерууд аваад идэв шүү дээ. Нүх ингээд хаадаг, давхар ингээд гялзуулагчтай сатай ингээд арсыг ингээд гялтгаар харагдуулдаг праймер байдаг да. Тэрийг нарны тостойгоо холиод ч юм уу эсвэл давхарлаад түрхэх юм бол амар гоё харагдсан бэл. Гэхдээ би сүүлд байнга тэгж түрхээ. Тэрийг хэтрүүлэх жоохон хэрэггүй юм шиг бэлээ. Ер нь бол сүүлд тэгж жаад нүд маань гинэ. Арьс ингээм амар сонь улаагаад байгаа байхгүй. Тэгэхээр нь байлцсан. Их мэдчлээ ингээд ганд дэлгүүр гарах гэж нарны тос түрхдэг төрлийн хүн байгаа. Таа цэгэртэнэ тавьсан. Энэ бол цэнхрээр бодох юм бол зохиол биш бэ. Та нэг иймэрхүү мейкап юм биш шүү. Тэгээд зүгээр л хангалтцیں۔ Танаг амар. Ямар сонир бодд юм бэ нэтрэг бодох үед. Тэгээ бодсон жаах зүгээр. Ер нь яхав тий? За ингээ хооронд нууцгаад үйл доо. Тэгвэл яах вэ? Контр нь хөх байгаа. Тэгээ надад нэг ийм саава даа шүү дээ. Энийг яаж гоё оруулж ирэх вэ? Нэг жоохон яачдаг сав билээ. Хатчаад байдаг гэх юм уу? Харагдана guys. Тарт өгөхгүй л байна. Биш тарах уу? Шууд контр болохоор тэр юм шууд хатчаад байгаа байхгүй юу? Би ингээд дандаа хамраад ер нь л дандаа фейл зурдаг. Өнөөдөр нэг гараараа ингээд хосцсон чинь тэр тэгтээ крем ингээд хосогдаад улаад нэг сонир болчихдээ шүү. Тэгцээ юм аа. Тэгээд амар юу болчихлоо. Юу лээ. Хамарман жоохон сонир харагдаад байна. Одоо контр ерөөсөө урагшаага боддгоо байхгүй зөвхөн хайнаал. Тэгээ энэ амар нарийнхан зурагтчлаа. Өргөн болох уу, яах уу? Гэвч юм аа. Тэгээ сормосоо даргаатлаа бодсон маа. Тэнгүүд сормос наах уу, яах уу? За бүгдээрээ сормосоо наах гэж үзэцгээ. Зөө. Гэтэ байж зүгээр туршилт олгоод наач. Наад биш нааж үзье. Ялгаа байна тий. За наах юм байна тий.
За энэ цаван биш энэ яг ингээд энэ яг юу гарч ирэх үү? Цавных нь үзүүр нь ингээд яачлаа. Хугацаанд дууссан юм бах та. Янта. Гэхдээ нэрнгээсээ фейл. Надад тэд өөр цав байхгүй. Надад нэг дуу гэдэг нэг цав байдаг ч нэг нүдний имзэг хүмүүс цавсан. Тэрнийхэн үг нь байсан тэр даган. Хугацаа. Яг зүгээр болж исэн. Гэхдээ зүйл тэр ингээ харангуйтай байхгүй юу? Тэний юм цавнаас гадна нэг өөр шингээ ялгараад байгаа байхгүй. Тэгэхээр за ер нь болидоо гэж хэлсэн. Яа тааш тэнийг энийг яг өөрийнх нь цавгаар яаж үзээ одоо нэг өнгөрсөн. Чамаас өөрөөсөө цаваатай юм биш үү? Оп, варг. Come on, guys. Сармуснаа гэдэг бодлоо. Сармуснаас нь бол бүр ингээд бодолт маань асах байлаа. Вау! Цав. Ямар хөөрхөн энэ дотроос цав гараад ирлээ шүү дээ, guys. Ингээ юм яаж мэдхүүгээд ингээд энийг нь ухсан аахгүй юу? Тэгсэн чи цав гараад ирсэн. Вау. Гэтэ ингээд юу юм бэ? Сормосоо даргаатал нь бодсон дээрээс сормос наах шиг тэнийг юм байхгүй мэн. Хоорондоо салдаг байгаа. Гэрэл маань цав цагаан болохоор би ингээд амар сааралтаж харагдаж байгаа юм шиг санагдаж байна. Та нарт амар их сүүдэрч юм үү те? Гэрэл ерөөсөө гэрлээс илүү надад амар сүүдэр өгöd байгаа юм шиг санагдаж байна. Хоёр нүдс өөр давхраа орчмоор ингээд энэ нүд маань жоохон согтуу юм шиг боловчлаа. За одоо хамгийн гоё хэсэг заяа. Гэвч юм уу? Эдгээр ингээд цаанаас цаваатай шиг юм болохоор амар амар заяа. Ийм бис зүйл зүгт юм уу? Гişнэстэй. Энийг ер нь би нэг хэсэг амар их зүгтс. Одоо ингээд сонж манаа жоох ярьчтэй. Сормос наачаар ингээд гоё асаа явчихсан шүү дээ. You know. Нөгөө нэг совдаг юм яачваа. Нацсан шүү. Хамгийн унгаал. Надад нэр юм хөхөнгөтэй outfit аамын заяа. Тэрийг өмсөд яач тийм үү? Тэр ихтэй одоо бол тун. Тэрэн дээр бүр амар харагдах юм байна. Тийм зүйлт шал энэ шал илүү юм уу? Like зүйлт шал мангар юм байна.
Зарим шигтгэн авах гэж бөө юм болох юм биш үгүй шүү. Blush энэ таны ягаантай өөрийнхөө энэ цайвар blush-ыг холж тавиад үзье нэрээ. Ингээд Mercury retrograde гарсан маа шүү дээ. Тэрийн нэрээ та нар итгэдэг үг гэхгүй. Mercury retrograde би болохоор амар итгэдэг байхгүй. Амар хүмүүстэй харьцдаг ажил хийдэг гэсэн. Тэгээд нөгөө яг Mercury retrograde нэг communication амар нөлөөлдөг. Гэт. Тэг нэрээ яг гэрээ хэлцээр communication нөлөөлөд байгаа юм шиг бол ажил дээр бол тийг санагддаг байсан байхгүй. Яа чи минь цэгэр адил дээр ягаан орвол тех юм санагдлаа. Уул нь бол хангалттай ягаан байгаа заяа. Гэхдээ юу гэрэл тасаа ягаан харагдахгүй л байна л да. Ингээд сучгийн тог тасруулъя. Оо. Миний гэрэлтүүлэг үнэхээр бага байна. Хэрвээ гэрэлтүүлэг айгу сайн байсан бол тий. Бишээ. Ингээд үзтээ. За тий болчих юм шүү. Шинэ жилийн юм шиг амар хайлт байдаг байхгүй. Бүр кристал clear харагддаг заа нэг. Тохор. Тэтэдэн. Таны иймэрхүү бодол хийх гэж өчнөө нэг боллоо. Надад амар зөгч байгаа юм шиг санагдаж байна. Амар фестивал лук байна. Гэтэ ингээ үед төрсөн өдөр мөдөр дээрээ бас ингээд бодвол сонирхолтой байна. Тэгээ энэ дээр юу өмсвөл гоё юм бол? Нөх ийм топод гоё юм байна. Ер нь тэгэл тод өнгөөр хуслаад бол тийм юм шиг юм тий. I think намайг харах ойроос таны иймэрхүү чис гайхав бодоод байгаа юм шүү. Баярлалаа баяр